Манай уяг сайн ажиллаж явах юм бол хүүхдүүдээ амьтад болон урамлуу зөндөө харж чадна шүү. За. За. Энэ гүүрээр гарч үзэх үү хэдүүлээ? За тэгье. Гүүрээр гарахтаа болгоомжтой гараараа хүүхдүүдээ. За наашир. Яагаад хөлөө өвтгөөд гар хуруугаа өвтгчүүл хэцүү штэ. Танилцснаа бүгдээрээ. За чамаас эхэлэх үү? Чамаахан гэдэг өөрийгөө гоё танилцуулаад би энэ эдгээр зүйлийг цуурдаг, би тийм их туртай, би юм их дургу гэж гоё товч танилцуулаарай за өөрийгөө. Чамаагийн гэдэг би 6 настай. Би бидний үс цэцэрлэгт явдаг. Цэцэг түүх. Цэцэг туртай юу? За чамаахан гэдэг вэ? Намайг бол Шилэн гэдэг би болохоор бидний цэцэлд сурдаг. Би болохоор юу дуртай ингэж би болохоор жижиг зурхаг хөөждөг. Би юун дуруу ингэж би унтахыг би навч зурхаг хөөждөг. Навч зурх дургуун байна те. Намаа бол Ирмэн гэдэг. Бидний үсэр цэцэрлэг. Би болохоор би цэцэг дуртай. Цэцэг зурх дуртай юу? За тэгвэл Ирмэн ямар амтан дуртай вэ? Мууран дуртай юу? За тэгвэл ямар амтан дургу вэ? Нохойд дургу мó? За чамаахан гэдэг вэ? Намайг Ивэл гэдэг би утахгүй нэгдүгээр ангид явах жига 5 сарын дараа тэгээд би амархан юмнууд толтой хэцүү юмнууд дургу. За чамаахан гэдэг вэ? Намайг Имүүжин гэдэг. Имүүжин. Би гадаа гарах туртай. Би 5 настай намайг Гужингоо гэдэг. Би биений үрсэлгээд сурдаг. Би болохоор гадаа гарах туртай. Сэлэн 5 настай. Том болоод багш болно. Дүүдээ маш их хайртай. Дуртай хоол цэвэн. Дуртай тоглоом гүнжийн тоглоом, хоол хийж тоглох дуртай. Дуртай өнгөн улаан. Ирмэн 6 настай. Том болоод цагдаа болно. Хамгийн хайртай хүн дүүн. Дуртай хоол будаа. Тоглох дуртай тоглоом буу, лего. Ивэл 6 настай. Дуртай өнгө улаан, сансар огторгуй судлах дуртай. Хамгийн дуртай тоглоом лего. Том болоод зохион бүтээгч болно. Имүүжин 6 настай. Бүжиглэх дуртай. Дуртай хоол бууз. Том болоод зураач болно. Дуртай өнгө ягаан. Үжингоо 5 настай. Дуртай өнгө улаан, зураг зурж будах дуртай. Аав ээж ахтайгаа зугаалах дуртай. Том болоод бүжигчин болно. Инга 6 настай. Том болоод багш болно. Бүжиглэх, зураг зурах дуртай. Тоглох дуртай тоглоом лего, пазл. Мууранд хайртай. Дуртай өнгө нил ягаан. Та нар тэгвэл нэг ангийн хүүхдүүд юм биш үү, тийм үү? За та нарыг хүл өвчж байна. За бүгдээрээ аялал эхлэхээс өмнө доошоо суугаад нэг зүйлийн талаар ярилцсанаа. Би нэг асуулт асууя. Миний хөл амар Хөл нь өвдсөн үү? Өвөө ядарсан. Би та нараас асуулт асууя заа юу. Хүмүүс яах гэж аялдсан бол бүгдээрээ нэг нэгээрээ хариулъя. За, Ингагаас эхэлэх үү? Тэгье. За тэгье. Инга юу гэж бодож чинь? Хүмүүс юу нь яагаад аялдаг юм бол? Зураг даруулах гэж. Зураг даруулах гэж аялдаг гэж бодож байна уу? За, Сили юу гэж бодож байна? Гоё агаар амсах. Агаар амсах гэж аялах гардаг байж болно те. Ирмөний ер нь аялж үзчихсэн үү? Үзэггүй. Үзээгүй. Тийм үү? Ууланд гарч ирсэн үү тэгвэл? Ууланд гарч ирсэн үү? Би зөндөө их хатаад хийжсэн. Тийм үү? Би үзээгүй. Ууланд үзээгүй. Би бараг бүх хамгийн үнэтэй орлыг ütсэн шүү дээ. Бараг би имэтэйгээ ингээд ууланд авирж хамгийн түрүүнд гарсан. За, Үжингоо. Хүмүүс ер нь яагаад аялалд гардаг юм бол чи ер нь юу гэж бодож байна? Хүүхдээ агаасаа аялсан болох гэж.
Хүүхдээ агаарт гаргах гэж аялдаг гэж бодож байна уу? За юу гэж бодож байна юм үзье? Цэцэг дүүх гэж. Цэцэг зүүх гэж аялдаг гэж бодож байна уу? За. Юу гэж бодож байна? Би юу? Би бол ингээд уулан дайрах, тэгээд бас агаар амсгалах, хүүгээс салхинд гаргах, тэгээд бас агаар амсгалах. Тэгээд дараад цэцэг түүн тэгээд баах өөр юм. Ямар аяллаа төрлүүд байд юм болоо та нар мэдж байна уу? Уулан дайрах. За уулан даялах аялал байж болж гин өөр. Модон дайрах. Уулч нь модтойгоо ярих юм байхгүй юу? Мод ууланд гарах хоёр чинь. За яг гэтээ авчи модон даялах. Өөр. Жангл дайрах. Жангл даялах уу? Бас байж болно те. Гэтээ энэ чинь бас модтойгоо ч юм эсвэл уултайгаа адилхан болчих واخгүй юу? Гадаад орон руу гой зүйлийг харж мэдрэх гээд бас айлж болно те. Яг Америк, Чайна, тэгээд Арс, Вьетнам, Канада, Мексико, Куба, Бахамас инэт. Тийм. Ингэж гадагшаагаа аялж бас болно те. Энэ чинь онгоцоор яваад тэгээд гадаад орны гоё сайхныг харах гад аялдаг аялал бас байж болно тийм үү? За, өөр ямар аялал байх вэ? Таад хатан давирдаг аялал гэж сонсч ирсэн үү? Хатаар. Үгүй юу? Сонсчихсан би. Тийм үү, сонсч ирсэн үү? За, хатан авирах аялал гэж юу нэ юу хэлдэг юм бол чи юу гэж бодож байна? Өндөр дээрээс харах. Өндөр дээр гарах уу? Хатан дээр ингээ авираад өндөр дээр гарахыг хатан давирах аялал гэж хэлэх үү? За тэгвэл ийм олон төрлийн аяллууд байдаг байна тийм үү? За тэгвэл аялдаг хүмүүсийн яг гол зорилго нь юу байд юм болоо? Тэгвэл хүмүүсд олоогүй амтныг зургаар авах. Тийм үү, зургийг авах юм уу? За. Та тэгвэл гадагшаагаа аялж үзчихсэн үү? Би 2 настай байхдаа парк руу үзчихсэн. Тийм үү. За. Өөр Солонгос руу үзсэн үү байна гэсэн. За, Солонгост юу үзсэн бэ? Би 4 настай байхдаа явж исэн болохоор би санахгүй байна. Сая санахгүй байна уу? Өөр гоё гэрийнхэн дагаа ууланд гарч исэн ч юм уу? Эсвэл хатан давирж исэн ч юм уу? Модоо зугаалж исэн хөлт байна уу? Би хатан давирж исэн. Хатан давирж исэн. Би Ууланд давирж исэн үү? Би ууланд бүр баахан явсан. Ирмүү хэдэн жил ууланд амьдарсан гинэ? 1000 жил. 1000 жил үү? Тэгвэл яг хэр эсвэл өөрөө яг 6 baby. Би одоо бүгднгээс нь асуулт асууя заа юу? Юу л дээ? Хүмүүс яах гэж гадаад орон руу аялдсан бол чи юу гэж бодож байна? Зургууд авах. Зургууд авах уу? Тэгээд бас нөгөө Great Wall of China шиг тэрэн шиг юм байна уу гэж чараад явах. Ааха. Тэгвэл хүмүүс гадаад аялж байхдаа гой зүйлүүдийн зургийг дардаг байх нь байна. Амун дээрээс нь гадаад орны түүх, өв соёлыг судалж явдаг байх нь тийм үү зарим хүмүүс? Хүүхдүүдэд явган аялал гэж мэдэх үү? Үгүй юу. Явган аялал гэдэг чи одоо явган явах гэх хүмүүс ярьдаг штэ тийм үү? Тэгээд алхаад аялал хийхийг явган аялал хийхээ гэж ярьдаг байхгүй юу? Гой байгалийн үзмжүүдийг хараад явдгийг ойнд аялах гэж хэлдэг тийм үү? Тэгвэл хүмүүс ойнд аялдаг байх нь байна. Амун дээрээс нь гадаад орны сайхныг үзэх гэж аялдаг байх нь байна. Мөн хатаар аялдаг байх нь байна. Аяллаа зөндөө олон юм төрлүүд байдаг байх нь тийм үү? Хүмүүс хамгийн чухал нь аялахдаа хоорондоо эвтэй байх, бие биендээ туслах, амун дээрээс нь гой зүйлийг хамтдаа харах гэдэг үүднээсээ аялал зөндөө гардаг байх нь шүү. За юу хтүүдээ. Тэгвэл бүгдээрээ яах нь вэ? Аялж байхдаа бие биендээ эвтэй, хоорондоо туслаад гой явах нь тийм үү хтүүдээ? Тэгвэл хэдүүлээ аяллаа эхлүүлэх хүүхдүүдээ юу гэж бодож байна? Эхлүүлэх үү? Ивэл бид аяллаа эхлүүлэх үү? 1 2 3 Наширтай хүүхдүүд нашир. Би загас байна л та. Нашир өгсдөө. Би таны хабарах цаг. Тэгээд тэнцээ нэг амтан хөдлөөд хашиг байх юм. Би дурангаараа хараатыг. За. Би ашиг. За тэр хараа. Оо, тэр юу хүүхдүүд тэр амтан харж гин үү? Харж байна. Ямар амт юм болоо? Буг. Бууга. Хүүхэд буг. Бууг.
Юу гүн биш үү? Ивэргүй биш үү хүүхдүүдээ? Унаган болоо. Үхрээрээ биш үү хүүхдүүдээ? За хартаа хүүхдүүдээ. Бити бүр хартаарай. Чинээс л ингээ харч. My god. Хүүхдүүдээ энэ чинь гөрөөс гэдэг амтан байхгүй юу? Та гөрөөс гэдэг амтны талаар мэдэх үү? Мэдхгүй юу? Би мэдэн. За тэгвэл бүгдээрээ гөрөөснөөсөө жоохон цаахаа суугаад үргээчгүй хэшиг юм яриа заа юу. Гөрөөс маань хоолоо идэж ах шиг байна. Бүгдээрээ 50 орхиж цаа наашир. За найзуудаа гөрөөс гэж ямар амтан байд юм болоо? Мэдгүй. Та нар гөрөөс харж ирсэн үү? Харжаагүй. Харж байгаагүй юу? Янзаа харж ирсэн үү? Үгүй. Харж байгаагүй юу? Гисэн. Нөө. За тэгвэл хүүхдүүдээ янзаг нь ихээсээ төрөхтэй биенийхээ гадар толботой төрдөг гинэ. Толботой яагаад толботой төрдөг гэж бодож чинь та нар? Мэдгүй. Амар гоё болох. Гоё болохоо толботой төрдөг гэж бодож байна уу? Гоё. Махчин амьтдаас хамгаалаад одоо тийм гадуураа юм холботой төрдөг гинэ. Тэр нь болохоор өнгөлөн далдлалт гэж явдаг юм хүүхдүүд. Махчин амьтдаас өөрийгөө ингээд далдалж байгааг нь хэлж байгаа байхгүй юу? Ийм хоёр гөрөөс маань хавар буюу 5 дугаар сард төлөө гарахдаа 1-2 төлөв гаргадаг. Онцгой үед болохоор 3 ширхэг янзаг гаргадаг гинэ хүүхдүүдээ. Гөрөөсийг юу иддэг гэж бодож чинь та нар? Өвс. Мэлшиг. За, өвс иддэг байхаа нэ, жимс иддэг байхаа нэ, харин модны ийм мөчигнүүдээс хоололдог байхаа нэ хүүхдүүдээ. Гөрөөс маань хүүхдүүдээ байгаль орчиндөө хамгийн ээлтэй амтан гэж явдаг байхаа нэ. Гөрөөс нь хүүхдүүдээ ургамал модныхоо тоосыг, үрийг ингэж тарааж явдаг бас ийм ээлтэй амтан байх юм шүү заа юу. Бүгдээрээ тэгээ гөрөөсийг нэг харах уу? За яг сууж байгаа тараарай. Хэдүүлээ үргээч хүйтэй сууж байгаа тараа шүү. Бор гөрөөс нь бугийнхан гэдэг овогт багтдаг гин. Монгол оронд Алтай нуруу, Хангай, Хинти, Хянганы уулсын ойд хэр, ойд бүсийн шилмүст болон хар мод холимог ойгоор хархан амьдардаг хөхтөн амтан аж. Хөхтөн амтан гэдэг нь ээжийнхээ сүүх хөхөж том болдог гэсэн үг шүү дээ хүүхдүүдээ. Иргчэн буюу аавын гур гин. Аав нь ивэртэй. Эмэгчин буюу ээжийн зүр гин. Ээж нь гэхдээ ивэргүй. Монгол оронд байх бор гөрөөсний ивэр нилээд урт. Заримдаа 45 см-т хүрдэг. Ивэр нь 5-8 настайдаа хэмжээндээ хүрч 6 наснаас дээш иврийн жин хэмжээ нь багасж ирдэг. Зүр нь биеийн хэмжээ жингээр эргчнээсээ арай багавтар. Өн зүс бараг ижил байдаг байна. Хүүхдүүд та нар ойд зугаалж явахдаа хэрвээ гөрөөс болон янзахтай тааралдвал одоо танихаар боллоо шүү дээ. Тийм үү? За тэгвэл манай найзууд бүгдээрээ гөрөөстэй талаар мэдэж авсан уу? Авсан. За тэгвэл бүгдээрээ тоглоом тоглох уу? Тий. За хэвлээ түргийн хэллэг хинэн сайн хэлэх вэ гэдэг тоглоом тоглоё заа юу. Та нар түргийн хэллэг гэж мэдгүй хараа? Мэдгүй. Мэдэн. За түргийн хэллэг гэж юу вэ? Автоматсан баха. Мартсан уу? Би санаагүй. Санаагүй. Би аавд тэрийг хэлэхгүй. За хүүхдүүдээ баллуураараа баллаарай, даллуураараа шүү заа юу. Даллуураараа даллаарай. За би. За хэлээ. Инга. Баллуураа. За одоо хурдан хэлээрэй. За баллуураа даллуураа. Сэлээ хэлээрэй. Даллуураа. Өө зүйтэй. За түргийн хэллэг хэлэх нь хүүхдүүдээ та нарын чанга тод хэл болон яг үг хэл сургаач чинь маш сайн нөлөөлдөг шүү заа юу. Та хэд маань дандаа түргийн хэллэг хэлээрэй заа юу. Баллуураараа баллаж зураг зураарай. Даллуураараа даллаж зураг магнаарай гэж хэлж бас болно. За тэгвэл бүгдээрээ аялахын дараагийн хэсэг болох бүтээл их хэсэг рүү явах уу? Бүтээл хийх дуртай юу та нар? Дуртай юу? За наашаа. За ороороо хүүхдүүдээ.
За хүүхдүүдээ бүтээл хийдэг ойц харахад тавтай морил гоё ээ таалагдчихэж байна уу? Таалагдчихэж байна тий. За бид нэр аялын эхлэлд боргоцоо түүсэн тийм үү? За тэгвэл өнөөдөр боргоцоогоороо бүтээл хийх болно. За би та нарт бүгдэнд чинь нэгний боргоцоо өгнө. Таад найзуудтай дамжуулаарай заа юу. За мэ бүгдээрээ нэг л авъя шүү. Найзуудтай дамжуулаарай. Зүйтэй. За зүйтэй. За бүгдээрээ боргоцоогоороо юу хийх вэ гэхээр хүүхдүүдээ та нар юу хийнэ гэж бодож байна? Ямар ч хамаагүй юм хийнэ. Бүгдлээ ингэ заяа. Боргоцоогоо амтаа болгоё. Чихийгээд, хамар хийгээд, үс хийгээд, нүд ам хий заяа. Ямар ч хамаагүй амтай юм уу? Тий. За. За эхлэе. Багшаа би октопус хийлээ. Тэгээ. Йоо. Би бас октопус хийлээ. Та нар бүгдээрээ ивэлтэй дагчаамаа. Аха. Ивэлтэй бүгднийг дагараа зөө. Йоо. Тэр на ивэлт чинь баярлаа шүү зөө. Чонцээ гадаад наад гэж. Дараад нь би Дараад нь та нар намайг дахгүй ш. би даамаараа ямар ч ивэлий дагаж байна. Ивэлтэй даах гэж би чанд хэлээд ээ. Тэгээд даах чинь би даамаараа. Юу яриа? Би харин давж байна. Ивэлдээ би октопус хийж байна. Дандаа л ивэлийг даахж байна. Би ягаан октопус хийж байна. Тэр байдаг. Манай өхөр бүтээлээгээ дуусгасан байна. Бүгдээрээ харуулах уу? Харуулъя. За тэгээ. Гоё талаад харуулж шүү заа юу. 1 2 3 и. Харуулаарай. Иргүүнэ. Иргүүнэ гадан дээр тавиарай. Ивэлтэй. Багшаа энэ үлийг арай. За бид нэр бүтээлээгээ дуусчлаа. Надтай хамт ажилласан бидний үс цэцэрлэгийн авьяаслаг хөрхөн багчуудтай баярлалаа. Өнөөдрийн сүлэг дуусч байна. Баяртай. Баяртай.